Хувийн санхүүгийн оновчтой удирдлагын тухай мөнгөн удирдлагын цувралынхаа 26 оны эхний дугаараа хийж шинжлэгдсэн бүтцийнхаа дагуу орлого зардал гэсэн хэсгүүдээс аль-алиас нь бүрдэж байгаа. Одоо хэдүүлээ орлого ярина. 1-р сард олсон орлогын ангиллаар наваад үзэх юм бол нийт одоо орлогын маань 54.47%-ийг цалин хөдөлмөрийн хөлс, 13.52%-ийг үйл ажиллагааны орлого, 16.58%-ийг хөрөнгөний орлого, 1.5%-ийг хөрөнгө борлуулсан шилжүүлсэний орлого, 14.37%-ийг бусад орлого бүрдүүлсэн үзүүлэлттэй байжээ. 1-р сард олж ирсэн ажилгүйдлийн тэтгэмжийн дүнгээ би цалин хөдөлмөрийн хөлс рүүгээ оруулсан байхгүй юу. Яагаад тэгэхээр яг бусад аль орлогод нь орохыг бас мэдэхгүй байсан ч гэсэндээ аль аль нь яг ажил хийж байхдаа төлсөн даатгалын одоо үр дүн учраас би цалин хөдөлмөрийн хөлс түүнтэй адилхан орлого гэдэг рүү бол багтаас нь хамгийн оновчтой гэж бодсон. Өөр англи руу орох хэрэгтэй байсан бол хэлээрээ. Тэгэхээр 10 хэдэн жил юм бэ. Ажлуудын тэтгэмж төлж явсны үр шимээ би анх удаага хүртэж байгаа нь ажлуудын тэтгэмжээр авч байгаа байхгүй юу. Тэгээд 1-р сард зардал маань орлогоо давсан. Тэгээд нийт дүнгээр нь харьцуулаад аваад үзсэн чинь орон сууцны зардал нэлээд өндөр байсан. 2025 оны 7-8 дугаар сарыг эс тооцох юм бол 24 оны 11 сараас хойш анх удаага зардал маань орлогоо давсан сар байсан юм байлээ. 11 сард бас угаасаа аялж исэн, өөрөө зардал хараад аялаж байсан. Жилийн турш хоригдлуулсан одоо жишээ зүйлээрээ л угаасаа энэ аяллаа санхүүжүүлж байгаа юм чинь. За зардлын ангиллууд аваад үзэх юм бол нийт одоо зардлын маань 66.18%-ийг аялал, хувийн хэрэглээний зардал 21.77%, 671%-ийг гэр ахуй, татвар шимтгэл 190%, хоол хүнс 130%, дээвэр шуудаа харилцаа холбооны зардал 104%, чөлөөт цаг 165%, боловсрал 126%, эрүүл мэнд 117%-ийг тусас бүрдүүлсэн үзүүлэлттэй байжээ. Нийт зардлын 3/2-ыг аялал бүрдүүлсэн нь бол дотроо мэдээж аяллаа тээвэр, аяллаа хоол хүнс гэж юм аялалтай холбоо. Би өмнө аяллаа үеэр хэрэглэсэн хоол хүнсээ зүгээр энгийн хоол хүнсийн зардалтай бүртгэждэг байсан байхгүй. Гэтэ аялал дээр байдаг хүний зан төлөв им араншин нэлийн өөр байдаг шээ. Тэгэхээр би өөр нэг аяллаа үеэр гаргаж байгаа араншингуудаа бүгдийг нь аялал гэдэг зардал дотроо. Гэхдээ дотор нь яг хоол хүнс тээвэр гэдгээр нэг ангилсан байдаг шүү. Аялал дотор нь би бас англиар ингээд яриг гэхээр зөвхөн 1-р сарыг ярих нэрээ оновчгүй. Ягаад тэгэхээр энэ аяллалын зардал маань өнгөрсөн 25 оны 12 дугаар сар, 26 оны 1-р сар, тэгээ 26 оны 2-р сарыг дамж явж байгаа байхгүй юу. Тэгэхээр 2 сард яг аяллаа дууссан дараа бүтэн 1 сарын аяллалын төсвийн задгаа гэсэн видеог зөвхөн аялал дээрээ төвлөрсөн одоо иймэрхүү видеог хийхээр оновчтой гэж бодож байна. Эхний 4/1-д гаргасан зардал маань бол 3/1-ийг бүрдүүлээд үлдсэн 3/2 дээр. За бас итгэж болохгүй юм байна. Би аялалд явж байхдаа яг аяллаа гэж хэлж болохгүй зардууд гаргасан л та мэдээж гэр ахуйн зардууд гарч ирж байгаа юм. Жохоо онлайн шопингууд хийсэн. Гэх мэт зардал болон орлогоо аль алийг нь багтааж байгаа энэ төрлийн мөнгөө удирдах видео сонирхолтой байна. Ямар санагч байна? Комментээр үлдээгээрэй. Дараа нь аяллаа задрагаа видеогоор уулзъя.